Дараагийн бичлэгтээ тавтан морил. За өнөөдрийн сэдэв маань болохоор жинхэнэ яг өөрийнхөө замаар алхаж эхлэхийн тулд биднэрт тодорхой хэмжээний өөртөө шийдэх ёстой нэг тийм бодлууд хэрэгтэй байдгийн байна гэдэг зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Бид нар ингээд хангалттай хичээсэн байдаг тийм амьдралд ингээд за одоо ёстой болсон. Би өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийсэн гэсэн нэг тийм үе хүнд юу н ирдэг юм шиг байна л да. Өөртөө нэг бас тодорхой хэмжээний бодлуудыг шийдэд өгчих юм бол илүү бас амар байдаг юм шиг санагдсан. Өөрийгөө хит шахаж, хойшин тавьж, за тэгээд өөрийнхөө дотоод дуу хоолой гэхээсээ илүү гаднах нөхцөл байдлыг урдаа тавиад, бусдыг бас өөрөөсөө илүү тавиад цаанаасаа дотроосоо бид нар чи юмд ингээд нэг найдлага тавьчихдаг шүү дээ. Нэг тэгч бахта болж бахта гэдэг. Дээрээс нь бусдаа ингээ харьцуулцдаг, улам хичээх хэрэгтэй мэн гэж өөрийгөө бас их хүчилчдэг тий. Би л ер нь жоохон болохгүй байна уу да гэд өөрийгөө бас нэг жоохон жижигрүүлээд ингээ явцдаг тохиолдлууд хүний амьдралын нэг хэсэг хугацаанд ч гэсэн ингээд байдаг юм шиг байна л да. Иймэрхүү байдлаар амьдарч ирсэн бол энэ нь өөртөө өгч байгаа маш хатуу амьдрах арга юм шиг санагдсан. Гадна талаас харахад бол яг ухаалаг тий хэрсүү, хатуужилтай, за төвчээртэй, гайхалтай харагдаж магадгүй юм шиг байна л да. Гол нь сүнсэн биеийн хувьд бол маш их ингээд дотроо бүр ядарч идэг. Амьдралд хит их хичээж ядарч туйлдаад өөрийгөө хойшин тавьж байсан тэр хүнд бол ерөөсөө хязгаар нь нэг л өдөр ингээд ирчдэг юм шиг байгаа юм л да. Одоо өстө болсон боли би өстө үнэхээр ядарч ийн гэж ингэж нэг л өдөр хүнд тэр хязгаартаа тулна гэдэг шиг те төвчээртэй тулна гэдэг шиг ирдэг юм шиг байгаа. Тэр үед эцэст нь нэг жинхэнэ яг өөр лүгээ тэр буцах хаалгыг л бид нар нээж өгөх хэрэгтэй болов гэж бодсон. Туйлдаад тэр хязгаарт тулаагүй бол бас л ойлгохгүй ингээд бид нар хичээсээр л яваад идэг юм шиг байгаа юм л да. Шантрахгүй нөгөө найдалгаа тавьсаар л ингээд яваад идэг юм шиг байгаа. Тэгээ яг л ийм хязгаарт тулж одоо хангалттай гэдэг үгийг хэлж байгаа бол энэ бол ерөөсөө сул дорой гэсэн үг биш. Дахин эхлүүлэх дохой юм аа. Миний амьдрал ингээд шин замаар дахин эхлэж байгаа дохой юм аа гэж ингэж хүлээж авч ойлгох юм бол бас их хөнгөн гоё байдаг юм лээ. Тэгээ зүгээр л яг одоо та яг ямар би гэдэг хүн байна тэ ядарсан туйлдсан одоо юу ч үгүй ч юм уу ингээд дотоод сэтгэлдээ бүр ингээд за болий гэж байгаач хамаагүй. Ерөөсөө яг тэр байгаагаараа л дахиад нэг удаа өөртөө гэрэл өгч чадах. Яг тэр газраас шин зам эхэлдэг гэд. Энэ их гоё үг байгаа байхгүй. Зүгээр л яг одоо тэр байгаа газраасаа өөртөө гэрэл өгснөөр ерөөсөө шин зам эхэлдэг гэд. Ямар амьдрал байвал би одоо маш хөнгөн гоё амьдарч чадах юм бэ гэд ингээд өөрөөсөө асуугаад үзвэл хариулт нь ерөөсөө тодорхой байдаг. Өөрийнхөө сүнсэн биеийг дотоод тэр хүнийг дандаа баярлж явах тэр замыг сонгох гэх юм уу? Амьдрал ингээл янз бүрийн зүйлүүд ингээл гарч ирдэг. Бид нар дандаа сонголтын дунд юу нэг явж идэг те. Намайг хамгийн гоё баяр жаргалтай хөнгөн амьдруулах тэр сонголтуудыг хийгээд ингээд урагшлах гэж байгаа байхгүй юу? Хүндлэл хайр байхгүй газар би оршихгүй байхгүй гэдэг ч юм уу те. Тайван өөрийнхөөрөө байх тийм газар би, тийм нөхцөл байдалд би ерөөсөө байх ёстой гэдэг ч юм уу. Ингээд хүн бүртнийг тухайн зүйлд тодорхой хариулт гэх юм уу нэг тодорхой шийдэл ингэж гарч ирэх байх л та. Яг энэ хариултал ерөөсөө шин замын бидний цаашаа алхах тэр гоё гэрэл гэгээтэй замын эхлэл гэсэн үг байхгүй юу. Гэхдээ өнөөдрийн хүртэл байсан бүх зүйл ингээд дими байсан гэж ерөөсөө бодож болохгүй. Энэ шин замаар тэр шин өөрийгөө олоход тусалсан маш чухал зүйлүүд гэж бодох юм бол бас тухайн зүйлдээ талархаж баярлна гэсэн үг. Өнгөрсөнд байсан тэр бүх зүйл байсан болохоор өнөөдрийн би гэдэг хүн би болж байгаа гэж ойлгодог ч юм уу. За ингэж ойлгоод яг одооноос өөрийгөө за тэгээд дээрэс нь өөрийнхөө амьдралыг өөрчлөөд бүх зүйлийг шинээр эхлүүлнэ гэдэг чинь өөрөө их чухал үйл явц шиг санагдаж байгаа юм л да. Яг нь шинээр эхлүүлнэхээр л бүр орд тас өөр газар очиж юм ингэх зүйл ерөөсөө биш. Зүгээр яг одоо байгаа би гэдэг хүнд ямар бодол би ингэж амьдрах ёстой. Би цаашаа ингэж орших ёстой. Би ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой гэдэг тийм ямар зүйл дутагтаад байна. Тэрийгэ шийдэж өгөөл өөрийнхөө явах гэсэн замаар ч юм уу өөрийнхөө яг би ийм байх ёстой гэсэн хүнээ бүтээгээд явахыг л хэлээд байгаа байхгүй юу? Энэ зүйлийг ингээд ойлгоод би яг олсон гэж байгаа бол энэ үнэхээр бас адтай зүйл юм шиг байна. Огт ойлгохгүй байсаар дуустдаг хүмүүс ч гэсэн зөндөө байдаг гэж байгаа байхгүй юу? Би угаасаа ингэж л амьдрах юм байна гэд ингээд юусоо ойлгодоггүй ингээд дуустдаг хүмүүс ч байдаг гэж байгаа учраас би ёстой болсон. Одоо би ингэж боллоо. Одоо би өөртөө шинэ бодол шийдвэрийг гаргаж амьдрий. Би одоо ийм юм хүлээн зөвшөөрөхгүй ч гэдэг юм уу те. Ингээд явах нь ерөөсөө шинэ амьдрал, шинэ замаар явж эхлэж байгаа тийм тохиолж байгаа байхгүй юу?
Ингээд хид хідэн бас шийдвэр бодол хүнд хэрэгтэй болж байгаа юм л доо. Энэ бол хамгийн чухал. Нэгдүгээрт нь болохоор ямагт өөртөө аз жаргалтай байх тэр сонголтыг хийж авах хэрэгтэй. Байнга аз жаргалтай байх хэрэгтэй. Би бол байнга аз жаргалтай байж чадна. Би байнга аз жаргалтай байхыг сонгож байна гэж ингэж өөртөө дандаа сануулж байх тэр замаар явах хэрэгтэй гэж аахгүй. Би аз жаргалтайг сонгоно гэдэг тэр сонголтын шийдвэр, тэр бодол гэдэг бол хүнд маш чухал. Уурлаж, гомдож, ингэж хэрэлдэж, стресстэйж амьдрий гэвэл хорвоогоор л дүүрэн тийм юм байна шүү дээ. Гэр бүл дотрооч тэр хань ижил үр хүүхэд юу гэдгийг ерөөсөө гадаа гараач тэр хаанч байсан ер нь хүн ингээл уурлал, хэрэлдээл, гомдоол, стресстэй амьдрий гэвэл зөндөө байна. Тэгтээ нэг л амьдрах юм чинь ерөөсөө л жаргалтай л бай, эергэл бай, зүгээр гоё л бай гэдэг тэр бодлыг ер нь өөртөө ингээд бодцсон гэх юм уу. Ерөөсөө л зүгээр л энэ амьдралд хүн гэдэг утгаараа бид нар аз жаргалтай амьдрах эрхтэй. Хүн бүр аз жаргалтай амьдрах эрхтэй шүү дээ, тий. Тийм болохоор яг энэ бодлыг өөртөө суулгаад яг эргэн тойрныхоо хүмүүст бас ингээд хилээд явах юм бол бас их зүгээр юм шиг байна. Ямар ч нөхцөлгүйгээр өөрийгөө жаргалтай байлгаж сурах гэдэг ч юм уу. Ингэх юм бол ер нь бүх юмний жаргалтай байхыг сонгож чадна гэсэн үг. Instagram дээр намайг даадаг хүмүүс бас жоохон гадарлаж магадгүй. Ер нь дандаа их эерэг жижиг зүйлд ч гэсэн ингээл баярлал байж идэг тийм хүн байгаа. Гомдсон гээд тэ мөнгөгүйгээд алдаа гаргасан гээд ингээд амьдралд ер нь ямар ч зүйл байсан. Тэр бидний аз жаргалаа багасгах зүйл биш байхгүй юу? Аз жаргалаа хумиж ингэж жижигхэн болгох зүйл ерөөсөө биш. Тэр шалтгаан болж өгөхгүй гэж боддог. Тэгэхээр бидний амьдрал яг одоо байгаа цаг хугацаанаас хэд дахин удаа хэдэн удаа ингэж өөрчлөгдөж улам илүү үзэсгэлэнтэй гоё гайхалтай болж ингэж чадна. Тэрийг хүн өөрөө л хийн гэсэн үг. Тэгэхээр эхнийх нь бол ийм гоё зүйл байгаа. Энийг бол би бүр байнга ингэж өөртөө сануулж байдаг зүйл. За тэгээ хоёрт нь болохоор энэ хорвоо төрсөн гэдэг нь л ерөөсөө хамгийн том утга учиртай зүйл гэж бодох. Заавал ямар нэг зүйлийг те мундаг хийгээд, лаг хийгээд, заавал нэг нэр төртөө байгаад ч юм алдаа гарахгүй амьдэрсэн болохоор, гой сайхан хөөрхөн төрсөн болохоор ч юм уу, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн болохоор ч юм уу. Ер нь ямар нэг тийм нөхцөлтэйгээр бидний үнц нь орших ёсгүй гэсэн тэр бодол. Төгс бус байх нь ч гэсэн жинхэнэ амар амгалан хүч гэж үг байдаг шиг би яг тэгж боддог байхгүй юу? Бүх юм төгс байх алуугүй зүгээр байгаараа л байхад болно. Тэгэхээр тэр чинь л өөрөө жинхэнэ энэ амьдралын утга учир амар амгалан хүч болж таарч байгаа юм л та. Энэ хорвоод төрсөн гэдэг маань л ерөөсөө бидний хамгийн том үнц нь гэж бодох хэрэгтэй гэсэн үг. За ингээд та нар бодоод үзтээ хүмүүсийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөж хоолой зангируулж ингэж уйлуулдаг зүйл яг юу гэдэг юм бэ гэд. Ингээл бид нар үнтэй гой сайхан юм ч юм уу ингээд хараад ямар гоё юм л гэдгээс биш бүр чин сэтгэл бидний дотор хүнд ингэж яг хурж уйлуулдаг зүйл гэхээр ерөөсөө л хүний дотор байдаг сэтгэл штэ тий. Ер нь ихэнхдээ тийм байдаг. Нэх гой нутаг усаа хараад ч юм уу хүн нулимс цэлэгнүүлдэг тий. Тэр доторх сэтгэл хөдөлж штэ. Тэгэл гой дуу аав ээжийн дуу ч юм уу ингээл нутаг усны дуу одоо гадаад байгаа хүмүүс бол Монголынхаа тухайн нэг юм сонсоход л баг хоолой зангирч идэх ч юм уу. Энэ бүх юм ерөөсөө л үнэтэй том зүйлд утга өгөхөөс илүү зүгээр л бидний амьдралд ерөөсөө жижигхэн зүйл сэтгэлийг маш их хөдөлгдөг юм шүү гэл. Тэрний л гол утга энд явдаг юм шиг байгаа юм л да. Тэгээд хүн угаасаа сэтгэлийн амьтан гэж ярьдаг ч гэсэн яг эндээ байдаг юм шиг санагдаад байна. Хүн зүгээр жаргалтай амьдрах гэж л төрсөн байдаг. Тэр нь энгийн зүйлээс уг нь жаргалтай байж болох гээд байдаг. Гэсэн ч хүн сүнсэн биеийнхээ хүслийг мартаад илүү их юм хүсээл, илүү их юм шунаад, бусдад харьцуулаад тий улам өөрсдийгөө бас хэцүү болгоод идэг тал маш их байдаг юм шиг байна л да. Тиймээс өөрийнхөө амьдарч байгаад л ерөөсөө юуны өмнө талархдаг болчих юм бол энэ бол бүр маш гоё гэж бодож байна. За тэгээ гуравт нь болохоор хүн бүрийн амьдралын туулж ойлгох, хүртэх зүйл гэдэг бүгд өөр өөр байдаг гэж бодох. Энэ бас яг маш чухал байдаг. Хүний гутлыг өмсөд алхаагүй бол бид нар тэр хүнийг яаж амьдарч байгааг мэдэхгүй гэдэг ингээ ярьдаг шүү дээ тий. Яг тэрэн шиг маш хурдан аливаа зүйлийг ойлгоод ингээд сайхан амьдрал руу ороод явж байгаа хүнж байж болно. Маш тойруу замаар удаан ойлгоод өөрийгөө ингээд олох гэж хичээж яваач хүн байж болно тий. Ерөөсөө гол нь ямар замаар хэр хугацаанд өөрийгөө ойлгож чадах вэ гэдэг хүн болгонд ерөөсөө өөр өөр байдаг. Энэ дээр яг энэ хүмүүс ингэж амьдраад ахт би одоо хүртэл ийм байдаг ч гэдэг юм уу ингэж бодох юм бол хүн улам өөрийгөө стресстүүлээд улам сэтгэлээр ундаг учраас хүн болгоны амьдрал өөр өөр гэж бодчих юм бол энэ бас их зүгээр гэж бодож байна.
бид нар чи яг ингэдэг штэ тий. За нэгс арай эрт ойлгосон бол тий ийм зүйлийг би одоо арай эрт мэдсэн бол гэж бид нар ингэж ярьдаг тий. Тэгэхээр энэ бас нэг харамсал гэсэн үг энд явж байгаа байхгүй юу? Эргэн тойрны хүмүүс аль хэдийн сайхан амьдраад байгаа юм шиг ингээд харагдчихж болно л доо. Тэгэл би л нэг зөө хойно ингээд үлдсэн юм шиг бах байдгаараа байгаад байгаа юм шиг, юу ч урагшлахгүй байгаа юм шиг тий. Ингэж харагдчихж болно. Гэтэл өнөөдрийн энэ амьдралынхаа замаар явж ирсэн учраас л өнөөдрийн энэ ухаан танд суусан, өнөөдрийн энэ туршлага танд суусан тий. Өнөөдрийн юмыг ойлгох чадвар бий болсон гэсэн л үг л дээ. Тэгээд ингэж бодох юм бол нэрэл тийм дээ гэж ингээд цаанаасаа бүр бодогдоод идэг. Жишээлбэл ганцаардаж үдсэн хүн л ганцаараа хүний зовлонг ойлгодог гэл ингээл ярьдаг шиг яг л тийм байхгүй юу. Мэдэрсэн зүйлээ хүн илүү ойлгодог штэ яг. Тэгэхээр бус хүмүүсийн ойлгож мэдрээгүй зүйлийг илүү ингээд ойлгож мэддэг болсон байдаг ч юм уу. Тэгэхээр ингээд өөрсдийнхээ амьдралыг биел бах байдгаараа байна. Би ерөөсө болохгүй ингэж бодож болохгүй. Хүн болгоны амьдрал өөрөө гэд ингээд мэдээж тэрийг бас мэдрэх, амтлах одоо тий ойлгох хугацаа нь хүртэл өөр гэ бодчих юм бол арай илүү амар гэж бодож байна. Харамсах биш, маш гоё баялаг сэтгэлтэй хүн гэж ингээд бодох юм бол шинэ амьдралын замаа эхлүүлэхэд одоо тий шинээр өөртөө ингээд гоё бодол эхлүүлэхэд илүү гоё уран болох байх гэж бодоод байна л да. Дөрөвдүгээрт нь болохоор бие даасан хүн байх гэдэг нь ерөөсөө ганцаараа хичээгээд байгаа тэр хүнийг хэлдэг биш. Өөрийнхөө амьдралын эзэн байхыг хэлдэг учраас дөрөвдүгээрт нь болохоор юу гэж бодох вэ гэхээр би өөрийнхөө амьдралын эзэн гэж бодох хэрэгтэй гэсэн үг. Би даасан хүчрхэг гэдэг үг миний бодлоор болохоор хинээс ч тусламж гуйхгүй өөрөө бүгдийг болгодог ч юм уу те ядарсан ч ядраагүй юм шиг зүтгэдэг сул дорой харагдахгүй гэж хичээдэг ийм хүнийг ерөөсөө хэлэхгүй гэж боддог. Энэ бол ерөөсөө бие даасан хүчрхэг хүн биш ээ. Энэ бол яаж байгаа гэхээр өөрийгөө маш их ядраадаг, өөрийгөө бүр нөгөө муухар аргаар маш их ингээд туйлдуулдаг ийм зүйл байгаа байхгүй юу? Жинхэнэ бие даасан хүчрхэг хүн гэдэг бол ерөөсөө өөрийн амьдралын эзэн байж чаддаг. Өөрийн амьдралын эзэн байна гэхээр яг юу хэлээд байгаа юм гэхээр хэн нэгний үг үйлдэлд ерөөсөө баярлаж гундаггүй, хин нэгний үг үйлдэлд автаж энэ буруу зүйл хийдэггүй ч юм уу эсвэл ингээд би гэдэг тэр гол төвөө алддаггүй юу хийхгүйгээ мэддэг юу хүсдэггүйгээ ч гэсэн бүр ингээд ойлгоцсон хүн надтай ингэж хандаж болно ингэж бол хандаж болохгүй гэсэн тэр хил хязгаараа хүртэл бүр тодорхой ингээд өөртөө тогтооцсон тий шаардлагатай бол юу ч байсан хэнийг ч байсан ингээд орхиж чадах тийм л хүнийг тийм л одоо зан чанарыг бие даасан хүчрхэг хүн гэж хэлдэг юм байна гэж би бол ойлгодог. Бас яг энд хүрэх гэж би бол өөртөө энэ бодлуудыг бас бий болгож ирсэн аахгүй юу. Тэгээ одоо бол яг ингээд ямар ч үед би аз жаргалтай байна. Зүгээр ингээд хүн бол төрсөн маань маш том үнцэн. Тэгээд би бол өөрийнхөө амьдралын эзэн гэд ингээд боддог болчоор ер нь бол их амар гэх юм уу. Бид нэр өөрийн мэдлгүүл нэг мэдхэд те өөрийн амьдралынхаа жолоог хин нэгэнд ингээд өгцөн байдаг штэ. Аав ээжийн үзэл бодолд өгцөн байдаг, нийгмийн нийтлэг ойлголтод өгцөн байдаг. Тэр өнгөрсөн алдаа те шархалсан тэр дурсамжуудад өгцөн байдаг. Бусдад таалагдах тэр хүсэл гэдэг зүйлдээ те өгчихсөн байдаг. Нэр төр за тэгэл хань ижлийн хандлага гэл ерөөсөө маш олон зүйлд өөрийнхөө амьдралын тэр жолоог атгуулсан байдаг учраас биднийг хаашин ч жолоодж болох тийм л бид нарыг ясандаа тийм утсан үхэлтэй шиг хүн болцсон байдаг байхгүй амьдралд. Тэр нь яг ингээд боддоор бид нар яг ингээл нэг тийм утсан үхэлтэй шиг би харагдахгүй л дээ. Зүгээр бүх юмыг өөрөө шийдэж ингэж бие дааж хийж чадахгүй болцсон байдаг гэх юм уу. Тиймээс өөрийнхөө амьдралын жолоог өөрөө мэддэг хүнийг л ерөөсөө бие даасан хүчрхэг хүн гэх юм байна гэж ойлгодог болсон. Ингэж бодож чадаж үйлдэл хийдэг болсон цагт бидний шинэ амьдралын зам маш гоё жигд ингэж урагшилж хэлдэг гэж байгаа юм л да. Оройтох зүйл бол ерөөсөй байхгүй. Яг одооноос энэ бол миний амьдрал гэж бодож эхлэх хамгийн чухал гэсэн үг. Энэ нь одоо бас дураараа аашлаад л те хүмүүсийг сонсохгүй болоод хүүтэн хөндөй болоод л бай гэсэн үг ерөөсөө биш. Ер нь өөрийнхөө чин сэтгэлийг бусдад гэр бүл, аав ээж, хань ижил, найз нөхдөө үннээр нь гол нь хэлж чаддаг хүн. Илүү одоо бусдад ер нь ойлгож чаддаг юм шиг санагдаж байна. Эсвэргээрээ өөрийнхөө чин сэтгэлийг ингээл бүр цааш нь хөтлөн дараал те наана бусдын үгээр илдэг байдаг. Тийм хүмүүсийн сэтгэл дотроо их өвдөлттэй байдаг юм шиг байгаа юм л да. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл, мэдрэмж, хүсэл гэдэг зүйлүүдийг хүн өөрөө хөндлөж эхлэхэд бусад хүн ч гэсэн дагаад хөндлөж эхэлнэ гэж бодож байна. Яг энд жинхэнэ бие даасан хүчтэй хүн бол тусламж гуйхаас айхгүй
буулт хийхээс айхгүй, үгээ хэлэхдээ зоригтой байдаг. Айцгүй болсон гэсэн үг. Муухраар биш шүү дээ, тий. Би ийм зүйл дургу, би ийм зүйл дуртай. Тэг ч юм ерөөсөө ийм хүчрхэг гэдэг маань ерөөсөө энэ дээр л оршиж байгаа. Сул доройгоо нуухгүй байна гэдэг чинь харин ч бүр илүү хүчтэй сэтгэл зүй байдаг юм шиг санагдсан шүү. Тэгээ бидний амьдрал хин нэгний хүслийг гүйцээх гэж ер нь дүүрэх гэж байгаа зүйл биш шүү дээ, тий. Аав ээжийн хүслийг гүйцээх гэж, хань ижлийн хүслийг гүйцээх гэж, үр хүүхдийн хүслийг гүйцээх гэж ингэж бид нар амьдарч байгаа ерөөсөө биш шүү дээ, тийм үстэй. Тэгэхээр өөрийгөө жаргалтай амьдруулах эрхэн уг нь яг биднэрт өөрт ингээд байгаад байгаа гэдгийг л ерөөсөө мартаж болохгүй. Өөрөө дүүрчээж, өөрөө дүүрэн амьдарч байж, өөрийнхөө сэтгэлийн тэр аягийг маш дүүрэн халигд цалгиулж бид нар чинь бусдад гэрэл түгээж амьдрна гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрийнх нь аяганд юу ч байхгүй, тий, хоосон ингээл байж итл яаж бусдад бид нар гэрэлгээ одоо баяр жаргал гоё зүйлийг өгөх юм бэ те. Тэгэхээр өнөөдөр амьдрал хэцүү байгаад өөрийнхөө одоо инээмсэглэлийг те нүүрнийхаа тэр галыг мартсан байх юм бол тэр инээдээ өөртөө буцааж авчир. За тэгээ өөрөөсөө холдсон байвал дахиад яг одоо өөр лүгээ буцаж ир. Би яг ямар хүн байлаа гэд өөртөө итэг. Ингэж чадах юм бол жинхнээсээ өөрийнхөө амьдралыг яг одооноос ингээд сонгож эхэлж чадна. Энэ бол яг үнэн шүү. Би бас бүр яг энэ дээр өөрийгөө бүр мартсан, гээсэн явж исэн үе байсан. Энэ бодол, энэ шийдвэрүүд бол надад маш их тус болж байсан учраас та бүхэнд манаас хэрэг болох болов гэж бодож байна. Тэгээд би жаргалтай амьдрах эрхтэй гэж бодох нь хэн нэгний ад жаргалыг бид нар булгаад авч байгаа зүйл ерөөсөө биш шүү дээ, тий. Хүн бүртэл жаргалтай амьдрах эрх байгаа. Гол нь тэр эрхээ бид нар хэрхэн яаж эдэлж байна гэдг нь хүн бүрийн тэр бодол, сэтгхүү, шийдвэр, үзэл бодлоос шалтгаалаад байдаг юм хэлээ л дээ. Өөрийнхөө сүнсэн биеийг л бид нар хамгийн гол нь маш сайн сонсох хэрэгтэй гэсэн үг. Сүнсэн бие гэхээр юуг сонсохын дотор байгаа, дотроосоо юу хэлээд байгаа, миний дотор хүн юу хүсэж байгаа гэдгийг л хамгийн сайн сонсож өгөх хэрэгтэй гэсэн үг юм уу? Сайн хүн, сайн эхнэр, сайн найз, сайн хүү, охин байх гэж өөр хүний дүр эсэхгүй байх гэдэг л хамгийн чухал гэсэн үг. Тэгээд эдгээр дөрвөн зүйлийг өөртөө шийдэж чадах юм бол бид нар цаашаа явах бие гэдэг хүнийг те маш гоё бэлдэж чадна. Тэгж бэлдэж чадсан цагт яг жинхэнэ өөрийнхөө замаар явах тэр эхлэл нь болно гэсэн үг байхгүй юу? За тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг энэ хүртэл сонссон та бүхэндээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.